шаардлагатай тохиолдолд ажилласан тохиолдолд хувийн машинаар явах уу гэдэг асуулт. Энэ дээр эргэлзээгүй хэлэхэд 10-аас 15% квот бариад явна. Хувийн машинаар явна. Ажлын тодорхойлолт өнөөдөр адрена ажиллана гэдэг нүүцийг имэн тодорхойлолтоо ажлын тодорхойлолт нь хийгээд ажлын үнэлэх байгаад иргэний үнэлэх байх юм бол тухайн өдөр ажиллана гэсэн. Энэ болохоор манай хувийн салбарын тодорхой хийсэн 4-5 салбарын хувийн салбараас хамаарч байгаа 12 хоногийн хугацаанд зайлшгүй ажиллах ёстой энэ хүмүүс ажлын тодорхойлолт мөн зохион байгуулалт буюу ажил олгогчийн зүгээс 15%-аас хэтрэхгүй байхын зохицуултыг хийгээч гэдэг шаардлага тавина. Хувийн оногаараа явна. Хувийн оногаараа явна. Хувийн оногаараа явна. Тодорхойлолт ямар ч хөдөлгөөн байхгүй гэдэг. Тэгэхээр та явах боломжгүй буцаад иргээд машина тавина гэсэн. Ажлын үнэмлэх тодорхойлолтоор тодорхойлолтоо явахгүй гэж. Энэ зохицуулах журам дээр болохоор энэ хэвлэл мэдээллийн байгууллага тооны хязгаартай тэгээд хувийн бол нийтийн тээврийн эрхлэлээр зорчин гэсэн байна шүү дээ. Энэ стаб дээрээс ямар ч юм уу энэ ажлын тодорхойлолтоо хувийн зөвшөөрөл авсан үйл ажиллагаа нээгдсэн ажилтан албан хаагчид салбарынхан бол явна гэдэг одоо 3 дахь удаа гэдэг автож хэлж байна. Гого. Дээрээс гэдэг нь хаанаас юм бэ ой? тэрийг цаасан дээр байгаа буудах юм харуул. Харин тэрийг харуул та. Гого дээрээс гэдэг чинь яг хин юм бэ? Харин станцаар хин өгж байгаа. Нэртэй байгаа зүйл үү? НТВ хэлээ. За хэдүүлээ сэтгүүлчийн хувийн тээврийн эрхлэлээр явахгүй. Хувийн оногаараа явна. Хувийн оногаараа явна. Тодорхойлолт ямар ч хөдөлгөөн байхгүй гэдэг. Тэгэхээр та явах боломжгүй буцаад иргээд машина тавина гэсэн. Зөвшөөрөл авсан үйл ажиллагаа нээгдсэн ажилтан албан хаагчид салбарынхан бол явна гэдэг одоо 3 дахь удаа гэдэг автож хэлж байна. Гого дээрээс гэдэг чинь яг хин юм бэ? Харин станцаар хин өгж байгаа. Гого дээрээс гэдэг чинь яг хин юм бэ? Харин станцаар хин өгж байгаа.